Төгсөөд ямар мэрэгжлийг одоо сонгож суралцвал надад илүү тохирох уу? Одоо яг нийгэмд маань аль мэрэгжил илүү ер нь хэрэгцээтэй байгаа вэ? За тэгээд төгснөхийн дараа яг одоо магистраар сурсан зүгээр үү? Эсвэл үргэлжлэл яг эрдэм шинжилгээний ажлыг одоо давуу хийх нь зүгээр эдгүй гэх мэтчлээ айгүй юм олон одоо ийм эдрээтэй асуултууд надад болохоор төрж ирсэн. Яг энэхүү одоо эдрээтэй асуудлуудаа яг энэхүү хөтөлбөрт хамрагдсанараа одоо шийдэж чадна гэж бодсон болохоор энэхүү хөтөлбөрийг сонгоод одоо оролцож байна. Яг энэхүү хөтөлбөр яг ерөнхий яг яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаад байгаа юм бэ гэхлээр мэдээж альва нэг салбарын одоо эрүүл мэндийн салбарын ч юм уу яг энэ салбарт хамгийн том оролцоотой ирээдүйн одоо яг хамгийн том хөрөнгө оруулалт бол хүний нөөц гэдэг. Тэгэхээр бид бүхний зорилго бол яг энэ ирээдүйд гарч ирэх энэ хүний нөөцийг чадварлаг ийм мэрэгчлэнүүдийг л бэлтгэх бид эдийн зорилго байгаа гэсэн үг. Тэгэхээр бид сая нэг сарын хугацаанд ийм албан ёсоор сонгон шалралтыг зохион байгуулад яг энэ сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй байгаа 30 оролцогчийг бид бүхэн сонгон шалруулж аваад энэ хөтөлбөрийн хугацаанд буюу 4 сарын хугацаанд энэ хүмүүстэй зориулаад яг энэ эрүүл мэндийн салбарын манлайлагч одоо энэ салбарт 20-30 жил ингээд ажилласан байгаа хүмүүсээс яг энэ бүх хүмүүсийн мэдлэг, туршлага, энэ бүх зөвлөгөөнүүдийг хүргэх зорилгоор дээрээс нь яг энэ залуус маань өөрсдөө нийгэмдээ эрүүл мэндийн салбарт байгаа энэ шинэлэг одоо төслийг хэрэгжүүлэх ийм зорилготой хөтөлбөр байгаа гэсэн үг. 6 жил төгсөөд эмч болцсон залуус яг гарахад одоо жишээлбэл академик болон мэрэгжлийн чиглэл дээр илүү их юуг анхаарах вэ? Дээрэс нь одоо академик сургалт болон судалгааны чиглэл за мэрэгжлийн үйл ажиллагааны чиглэл дээр одоо салбар тулгандаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх яг одоо залуу эмчийн хувьд, залуу мэрэгжилтний хувьд тэр оролцоог одоо хангаж ажиллах, ялангуяа сургууль болон бусад шийдвэр гаргагч нартай энэ тал дээр нэлээд тийм манлайлалтай өөрсдийн үзэл бодол, гарц гаргалгааг гаргах тал дээр илүү тийм өөрсдийн одоо санал онолоо тусгасан ийм